Тэнгисийн эргийн өмнө энэ шоу ийм big deal болох нь гэдгийг ер нь тийм мэдрэмж авч ирсэн эсвэл дараа нь хөөх төсөөснөөс гэдэг юм уу? Ер нь захирал мэдчихсэн. Телевизийнхаа ажилчдаа, залуучуудаа өөрөө итгэдэг. Би тэд яг эхлэхээ өмнө ингээ бөөнөрөө ториос суцсан. Тэгээд энэ аалцсан ч, онсон ч алнаа. Хэдүүлээ хамаг байдгаараа маш гоё зүйл рүү орох гэж байгаа шүү гэд яг үг хэлээл яг шоургоо дээрсэн. Хожлын нийл кино. Давхар цэгэлт. Киноны найруулагчаар залуучууд анхаар ажилласан бөгөөд гурван найз улаан ангид кинод илгэснээ гарч Цэрэн далаа гэдэг залуу байлаа ажилласан. Шинэ бүхний эхлэл. With the amazing host Unk Bayar, it's gonna be fun. Хөтлөгч, продюсер, Захирал, найруулагч, инфлюенсер, жүжигчин. Урлагийн гэр бүлийн хөвгтчтэй. Ээж циркийн хүн. Тэгээд бага нас ерөөсөө яг циркийн менежер ингээд хараад имээтэйгээ өссөн. Тэгээд имээ дандаа нөгөө өвөөгийн тухай Одоо бол хүүхдүүд мэдгүй л хальта. Гавьяа жүжигчин содно, алиас содно гэдэг. дандаа баяраар нөгөө зэрэг нэмхийн өмнө ч юм уу гарахаар үзэл хөглөгдөөл. Бүр жоохносоо юм энтертайнд урлаг амар дуртай өссөн. Тэгээд имээ дээр өссөн хүүхдэлтэй. Имээгийн хүүхд. Манай өвөө 84 онд өнгөрөөд би 85 онд төрсөн. Тэгээд имээ болохоор өөрийнх нь нөхөр өөр дээр буцаад хүрдэрлээ гэж итгэдэг. Урлагийн хүн болох тал дээр л дэмждэг маягийн байсан. Манай имээ айгүй гоё хайлмаг хийдэг сүлгүй. Тэгэл имээ ингээл хайлмаг хийгээл би чи имээ дээр өссөн. Чи намайг амьдтай сураад ав гээл тэгэл би ч одоо гэл тэгэл имээгээ мөнх юм шиг бодоод ерөөсөө сурж байгаагүй. Тэгээ сүүлд нь ингээл хийгээл яг тийм амт гаргадаг байсан даа гэл. Би яг миний ажлын гараа C1-ээс эхэлсэн. Тэгээ сүүлд бол бас нэлээд хэцүү болсон байсан шүү дээ. Одоо энэ үед нэрээ туслах гэхэд нь бол юу ч бодоагүй болсон. Угаасаа их хүн тийм багслаа гэж боддог. Хэн байснаа хизээж мартаж болохгүй те. Хаанаас гарч ирснээ хизээж мартаж болохгүй. Чи амьдралдаа эрсдэлтэй хөгжилтэй алах бийжсэн. Өнөөдрөөс эхлэж хинээс очиж байдал та хэрвээ жүжигчин гэдэг энэ мэргэжлийг сонгоогүй байсан бол Би хизээж тэгж бодож байгаагүй. Надад өөр мөрөөдөл байгаагүй. Одоо ч гэсэн би өөрийгөө төсөөлж чаддгүй. Бүр жоохон байхад л миний дотор байж исэн бодол одоо ч гэсэн надад өөрчлөлтөөгөөр явж идэг. Би ганцхан мэдээлэл хэлжсэн дээ би зорилгоо би тийм болохыг хүсэж мөрөөддөг гэдэг. Тэгэхээр тэр мөрөөдлийнхөө төлөө ингээд алхамаар удаан ч гэсэн хамаагүй явдаг. Хүсэл байгаад жүжигч болчтой юм биш. Тэгээд юмд сценд орохын өмнө скол тайзан дээр гарахын өмнө үргэлж ингээд хүл цэчрээд айдсан шүү дээ. Нэг би чадах болоо гэдэг эргэлзээ ингээд үргэлж байж байгаа. Тэр мэдрэмж алдсан тэр өдөр чи жүжигчин байхаа болоо шүү гэд. Үнэхээр шилдэг байж хамгийн мундаг нь байж чадахгүй л бол урлагт бол дундаж гэдэг зүйл үнэхээр байхгүй. Зүгээр арчаал өнгөрнө. Театрын төрөх мөх гэдэг маш сайн судлах хэрэгтэй юм шиг санагдах байхгүй. Энд тэдгийн намайг хойлоод зохиоцсон ч юм уу скол өөрөө санаан зоргоороо бичсэн юмнуудыг ингээд анх үзээд уран зохиол гэж юм байна. ертөнцийн ийм л юм байна гэдэг гоё сайхан зүйл нь яг эстетикийн тэргээр тогтчвол мангар ингээд гүйхэн санагдаж байгаа байхгүй. Үнэхээр гүйхэн те. Ирэл хайгуул ямагт хийж идэг. Нэг хайцганд орчихгүй юмсан гэдэг. Би бол өөрийгөө одоо жүжигчин гэж хэлэхэд арай болохгүй байх гэж бодож байгаа байхгүй. Жүжигчин гэдэг бол өдөр тутамд өөрийгөө бэлтгэж идэг. Өдөр тутамд тэргээр амьдарч идэг. Надад хүнд үе тохиолдол сэтгэлээр унах болгондоо би дээвэр дээр гарч ирдэг. Дээвэр дээр гарч ирэх болгонд яагаад ч надад инээмсэглэл тодордог. Инээмсэглэл тодорх болгонд надад шин санаа гардаг. Оюутан байхад гандуур багш байсан. Миний амар хайртай багш байсан. Би тэр олон жил сурч чадаагүй зүйлийг яг нэг моментод ингээд таг гэж асааж байгаа юм шиг надад хэлчихсэн байхгүй. Би тайзан дээр гараад ингээд өөрийгөө лаг алж ийн гэл ингээд жүжиглсэн чинь гандуур багш чисто муу, алиалагч чисто мяа байна гэд намайг зөндөө ингээ хэлэхгүй хараалаар хэлээд тэгэхээр чи ингээд яг хүн ингээд нураад унж байгаа тайзан дээр. Би бүр ингээд шалтаа буугаад утгагүй болоод би сүултээ багшаа үзье ядаад чи ингээд үнэрийн мэдэр. Тэгээ энэ байшин төсөөл чи ингээ хаалганых нь бариулыг барихад бүлээн байна, хүүтэн байна уу? Айл болгоныг үнэртэй ямар шалтай байна, үнэр нь ямар байна. Тэгээ ингээ чи итэг гэдгсэн баггүй. Тэгээ яг өөрөө ингээ гараад тайзан дээр үзүүлсэн чи надад ингээл дотроос ингээл бүг гэх ус дүүрж байгаа юм шиг ингээл дурлж байгаа шиг мэдрэг төрсөн баггүй. Тэгээд би яг ингээд тайз руу алхаж явах тэр бүч болоо ингээ манай ангийнх надад үгээ хэлж яхад үнэн ирээл үнэн аваад тэгэхэд л би жүжигчин өөрөө итгэхгүй бол итгэхгүй гэдэг жүжигчин байхын хамгийн үнэтэй зүйлийг яг ганцхан моментод ойлгуулсан байхгүй. Би бол одоо тун удахгүй аа болох гэж байгаа. Тэгээ шинхэн аавуудын төлөөлөл байна. Гэтэ ер нь ихтэй юм жоо аимгаа шүү дээ. Үнэн үстэй. Чи аимгаа шүү дээ. Аймаар үе. Гэтэ одоо тэр сүлд аа болчихж бас нэг тийм бас яадаг юм байна. Зөнчөөс дид тав гэдэг юм гэрмэр дуурхаач. Дэлхийд дээр ганцхан хүн болоо одоо өөрийн сонголтгүй байгаа надад яриа өгөхгүй те. Өөрөө ингэ сонголт хийж чадахгүй те. Тэрийг авмаар байдаг. Даанч аав ээж одоо өөрөө сонголж байна те. Одоо шиг аа болоод трүк хүүхд юу вэ гэдэг юм. Юу хэлсэн байга шуун гэдэг. Тэр очиж харахгүй байна. Гэтэ энэ яг болсон байна гэдэг. Аасаа юм болсон байна гэдэг. Тийч яг шашахгүй жоо тийм
байгалийн инстинкт нэг болгочтой байна. Хүнийг нэг юм одоо юу шиг хамгаалах инстинкт суулгачтай байна. Эхнэрийгээ хүүхдээ хамгаалах те. Энэ анхаа телевиз байгалыг гэж бодсон бэ. Медиа чинь өөрөө бангаал физикээс илүүтэйгээр бас соёл хийгээд том үүрэг хүлээж идэг. Телевиз гэхэд бүгд амар авах зогсоод тийм байна гэдэг агилыг тийм тэгэхээр үзэхээр амар өөдгөртэй. Агуу бүдүүлээ болгохтой контентуудыг аягүй үлдүүлж байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Улам л хав жив яриад. Жими файлтай уулзсан төрхий цахилмаа нөгөө бас яг тийм холбоод Монгол одоо яадаг гэдэг. Бид чинь дундуур реклам гэдэг ийм тийш мэдээж гэдэг. Америк тэгдэггүй шүү дээ гэж. Америк тийм медиа мөнгө олох гэж медиа бид тийм бисэл телевиз гэж байхгүй шүү дээ. Universal Studio бол кино, парк, мерчендерүүд энэ бол бид нар одоо Америкт хүрдэг хамгийн том хилэн буюу бидний медиа павер. Дэлхийн угаасаа тийм Гаргаж байгаа шоунуудыг бас ингээд бид нар жоохон ингээд заримдаа хоцорч ойлгодогтой болох сүйст байхад анхаагийн яриа ингээд анхаа ингээд бод тийм юм битүү тийм юм гээд яхаа бид нар ойлгохгүй юу? Бид залбирт үхэлсэн бол switch off буюу тавчхан бас хамтдаа үйлдвэрлэдэг бид олсон юм байна. Аль нь нэгдүгээртэй вэ? Ашиг уу эсвэл бол үнэхээр сайн уран бүтээлийг хий. Би ашиг бодож хийж үзсэн. Болдгүй юм лээ. Би тийм хийж үзсэн. Би тийм хогийн юм хийж үзсэн. Шатчихсан уу та юу? Шаталж үзсэн. Дүрлэлцэж үзсэн. Үнсэл тавруулж үзсэн. Дарамжлуулж үзсэн. Нэг дарамсаал авсан энтгэгт. Тэгээд буддын гүү ухааны тэнд ч бараг 20 жил болсон ламнартай юм ярьж ирсэн. Үлдсэн одоо би амьдралдаа барьж явдаг чухал үнэт зүйлсүүдийн нэг бол ашиг ардаа гэдэг үг байхгүй юу? Шашин талаасаа биш, гүн ухаан талаасаа хэлж байгаа байхгүй юу? Урваа нэгэн зүйл сэтгэлээ гаргасны хэрээр үр дүн нэрнэ. Сайн зүйл хийвэл сайн, муу зүйл муу карматай адилхан. Эхлээд маш сайн зүйлийг бүх зүйлээ зориулж хийсний дараа үр дүнгээ харах л зэлж ингэж шинэ жилээр харсан. Нөгөө л намайг жоохон бахад үздэг байсан. Ах ихнэр гарч байгаа. Би нэг 20 жил үзсэндээ энэ хүний дууг яг ингэж дуулж байгааг бас 20 жил харлаа да. Дараа үеийнх нь юм амар том давлгаа ингэж гараад ирсэн байхад тэдрийг ингэж танихгүй байх гэдэг хүмүүс оруулахгүй байгаад харна. Яагаад ингэ шинэ хүмүүсийг гаргаж ирж болдгоо гэж бодсон. Урлагийнхан маань ихэнх нь ингэ нөгөө контент хийгээд мэдээж чинь яг бизнес урлагч өнөглөлтөй бизнес дээр яг зөв IPTV төгтөөг платформ дээр тавьчихдаг. Одоо ингэ харахаар ингэ гой байшгүй тэгээд цаашаа ингэ гэр оруулаа шүү дээ. Гэр хороол те хөтөө эмнэлэг твтж байгаа хүмүүс тэгээд гэрэл болгоны дорныг мөрөөдөл байгаа. Тэр телевиз дотор байсан гой зүйлс тэр хүүхдийн мөрөөдлийг асаадаг гэж боддог байхгүй. Бүгд IPTV-д ингээ мөнгөтэй төлж үзгээд тавьчгаар чинь тэр баярын орой ширээн хоосон байж болно, аамаас огтгүй байж болно. Гэр оронд ямар нэг асуудал болсон байж болно. Гэтэ тэрийг жоохон ч гэсэн сэтгэлийг ингээ өөднө болгох, эмнэлэг твтж байгаа хөтөө байж байгаа хүмүүс яг үнэн төлбөргүйгээр яг телевизээр ингээ үзээд ямар гоё юм бэ. Амьдрал гэдэг чинь яг энэ дөрвөн хаан дотор скол энэ байшин доторх энэ миний яг харж байгаа өнцгөөс бас дахиад өөр байгаа юм байна. Би ийшээ явах хэрэгтэй юм гэдэг тийм гэрлээ асах гэж л энэ контентыг хийдэг байхгүй. Нөгөө талд ингээ банаа ажиллагаа ингээ сууж одоо ингээ дээр эфир дээр хийнжээ. Телевизийг ингээд яг удирдах байгаа хүн ингээд урдаа гараад анхаа гэдэг юм шиг мөртлөө энэ 70 хүнийх байхгүй. Чи ингээд хамтдаа л нэг үнэт зүйлийг гой болох гэж ирж байгаа шүү дээ. Амар хол орхиод хүмүүс мөрөөдлөө ингээд нэг газар хүлээгээд байж байгаа шүү дээ. Тэрлүүгөө явахгүйгээр мөрөөдлөө том болсон хойноо амьдрал үтсэн хойноо мартцсан байсан ч гэсэн тэр мөрөөдөл тоосон дарагдаад хин нэгэнд баяр баясгал аз жаргал бэлгэлэх гээд хүлээсээр л байдаг. Түгхий болохоор би анх хоёр гэж хэлүүлмээр байна гэсэн. Би Jimmy Fallon яг өөрийнхөө нэрийг хэлүүлээ гэж байна. Шоуны хийсэн гэж мөрөөдсөн гараараа өөрийнхөө нэрийг хэлээ. Тэгээ гурван нэр дуудаж байгаа. Эхлээд сайн монголчуудаа Монгол эхлээд их орныхоо нэрийг дуудаж байгаа. Дараа нь одоо том утга Central Teaser гэдэг. Өөрийнхөө бүгдээ бүгдийнхээ хэмжээтэй телевизээр тэгээд хүмүүс өөрийнхөө нэрийг дуудуулаад